За Монголын түүхэнд ард иргэдээ цоён гээрүүлэх, ном судар цуглуулж, түгээн дэлгэрүүлж уншуулж ирсэн ийм иргэн цэцэн бэлэгт ноёд их олон байсан нэг жишээг бид бүхэн авч үзэж байна. За үүний дурдахын өмнөхөн бас нэг сүмийн тухай дурдах нь бидний ярих гэж байгаа алхын сүм нэгч болно. Манчжин улсын их хамгааллын 36 дугаар он буюу 1697 онд Цэцэнхэн аймгийн Эрдэнэжин өнгийн хошуу буюу одоогийн Орнод аймгийн Халах голын нутагт зөгчөн дугуйтай 40 орчим ламтаар нэг сүм байгуулагдсан гэж. Тэр 40 орчим сүмтэй байгуулагдсан сүмийг 40 дууг гэж нэрлэдэг. Ийм 40 дууг гэсэн нэртэй сүм байгуулагдаад үйл ажиллагаа явуулж ирсэн байж байгаа. За энэхүү сүмийг нээхдээ нэлээд өрөөц газрын сүм гэж. Бөөр нуурын зүүн хоохонтой Халах голын хойд тал буюу бөөр нуур халахын гол Шарилжийн голын дундах Анжаалын гэмээр арал дээр байгуулсан байж. Уг сүм нь нэгд барагтаа залгаа халахын нутгийн хязгаарт. Хоёрт халахын голын орчинд байгуулагдсан тул түүхэнд хүнийг халахын сүм нэрлэж ингэж ирсэн түүхтэй. Энэ хүн сүмд жил бүрийн зуны сүүл сарын шинийн 1-ээс 14 хоног хошуу хурлуулдаг. Гол сүмд нь майны бүтээл, зүүн баруун асар ба бусад сүмүүд нь анжуур банжуурын хөлрөн судрууд, үүдний сүмүүд нь 10 хангалт хөлрөн судруудыг сурж уншдаг, өсгтөн олон дангаж үйлчилдэг юм байжээ. За тэгээд тогтох төр гэдэг. За энэ үнийг манай монголчууд маш сайн мэднэ. Тогтох төр ангийн тухай кино тохиолууд маш олон хэлбэрүүд гарсан байдаг. Энэ ноён бол алхын сүмд нэгэн буган бариулаад дотор нь дүүрэн ном судар хийгээд хаалга зам хоёрыг битүүмжилж хүн орох аргагүй болгосон биз. За ингээд харьяа дард иргэдэн ноёноос асуусан байж. Энэ ямар учиртай юу хийж байгаа юм бэ гэдээ асуусан байна. Гэтэл цөмөн зүг болоход манай хошууныхан унших ийм номуудыг олж чадсан юм аа. Одоо унших цаг нь арай болоогүй учраас хүнд үзүүлэхгүй гэж ийхүү битүүмжилсэн юм аа гэдэг ийм зүйлийг хэлжсэн байж. Тэгэхээр Ямсангийн цэмэн гооч гэсэн судрагчийн хүрээлэнд ажиллаж байхдаа за энэ номуудыг 10 жилийн дараа уншаарай. Үүнийг 15 жилийн дараа уншаарай. 20 жилийн дараа уншаарай гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар хүмүүсийн мэдлэгийн цар хүрээ нэмэгдэх хэрээр ойлгох номуудыг бас тодорхой хэмжээгээр боож баглаж тавьж ирсэнтэй адилаар нутаг хошууныхны зориулж ийм номуудыг ингэж цуглуулж хадгалж ирсэн Монголын бас нэг оюуны санд их сонирхолтой нэг ийм мөрийг үлдээсэн байгаа. Тэнэхүү халахын сүм бол түүнийг мэдлэхээс 100 гаруй жилийн өмнө нэгдсэн ийм түүхтэй сүм. За халахын сүм бол эртнээс халахыг бараг 8 хошуунаас хиллэн тусгаарласан газар байсан бөгөөд түүх соёлын энэхүү дурсгалт сүм 1931 онд дотоодын үүмэн 1935 онд гадаадын дайсны хөлбөр үзнээс хойш газартаа тэгшгэлэгдэж хоёр улсын хилийн загт орд үдий төрөл үлдэн хоцорсон байдаг юм аа.